Дулааны 5 дугаар цахилгаан станц төсөл. Улаанбаатар хотын өс нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах, найдвартай, тогтвортой их усүр бий болгох зорилгоор Дулааны 5 дугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн. Тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 20 дугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг төшөглөн 26.4 га газарт барина. Хүчин чадлын хувьд цагт 300 МВт-ийн цахилгаан 340 ккал Дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй. Уг станц ашиглалтанд орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу 5 шар, 21-р хороолол, Хилчин хотхон, Баян хошуу, 3-4-р хороолол, 1-р хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатарын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол их усүр болох юм. Төслийн траас нийтдээ 26 нэгж талбар өртсөн бөгөөд одоогийн байдлаар 25-ыг чөлөөлж нэг талбар үлдээд байна. Үнс тээвэрлэх ажлыг эхлүүлж төслийн бүтээн байгуулалт эрчимжих үндсэн суурь нөхцөл бүрдсэн. Мөн төслийн техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Төсөл байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологиг ашиглана. Тухайлбал агаар мандалд хаягдах азотын болон хөхрийн эслийг бууруулах, эргэлтэд буцламтгай үж шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын үргэлжтэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологиг нэвтрүүлнэ. Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20%, хувийн хэвшлийн түншлэгч 80% санхүүжүүлэх бүтцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр Metime International компани ажиллаж байгаа бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл төслийн барилга угсралтыг 2028 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар зорьж байна.